Hi, my name is Talma. So we're here at University Recreation Center where I worked for 4 years now for multiple positions, and actually I'm a senior. And this last semester seems really emotional for me and also really adventurous with everything happening. And after graduation, I'm going to Deloitte for a full-time position because this last summer when I was a junior, I had an opportunity to do an internship at a Deloitte in Seattle office, which my accounting amazing professor Candice Curry helped me a lot, and I'm really excited to go there back in a full-time and see where my life goes. Yeah. Seno! My name is Ghana. I'm Nanda, I'm a senior computer science student at Whitworth. and I'm an accounting student here at Whitworth. Fun fact about Whitworth is that Mongolia is one of the most represented country in here campus, and we're here at International Cultural Center right now. All right. Hey everyone, my name is Mukhorchad. I go to Whitworth and I'm a junior status and I study econ here. So right now we're at the internship fair where employers look for interns and good talents just like you. You could be here next year. And students who's looking for interns, they meet together and they get what they want. So I work at the Career Center as a marketing assistant. So basically what I do is film this kind of events. This happens plenty of times throughout the year. So you could have a pretty good opportunity to find or land a job here. So let's go. So right now there are plenty of employers here. You could see the students and employers talking and handing out their resumes, just figuring out what they want. So this is a pretty good opportunity for college students to land a job and to do internship, and it is required. So it'll be handful. Hi guys, намайг Тимофин гэдэг. Одоо 4-р курсын оюутан. Би болохоор computer science тэгээд математикаар 2 мэргэжлээс суралцдаг байгаа. Тэгээ манай сургуулийн давуу тал нь гэх юм бол нэг ангийн хэмжээ харьцангуй жижиг. Тэгээ энэ чам ингээд багштайгаа ч юм ангийнхантайгаа харьцахад илүү амархан болгодог. Илүү их цагийг ингээд чи багштайгаа өнгөрүүлж болно. Тэгээ мэдхгүй зүйлүүдэд асуух ч юм уу. Эсвэл заавал хичээлж хэлэхгүй ажил мэргэжил ингээ ирээдүйн эсвэл карьерийн талаар ингээ багштайгаа ярилцахад ямар ч асуудалгүй байдаг байгаа. Тэгээ энэ хамгийн энгийн жишээ нь болохоор бид нэр саяхан Seattle руу том tech компани офисыг үзэхээр явсан. Тэр донд болохоор Microsoft, Amazon, F5, Airbnb, тэгээд Adobe амар том tech компаниуд тэнд болохоор манай сургуулийг төгссөн alumni-уд амар их байдаг. Бид нар ингээ ирээдүйд чамд тэр газар руу apply-хад айгуух тусалдаг, referral өгдөг. Энэ нь болохоор apply-даар ажил интервью ч юм уу ажил олох процессыг илүү амархан болгодог байгаа. Энэ мэд айгүй жижигхэн зүйлсүүд амар их жижигхэн боломжууд амар их тохиолддог учраас энэ манай сургуулийн давуу тал гэж би боддог. And that's it. Go Bucks. Сайн намайг Бүрийн Туяа гэдэг. Би яг одоо Whitworth 4-р курсын оюутнаар суралцдаг. Бид нар яг одоо admission building дотор байна. Би энд ойролцоогоор 2 жил туслах менежерээр ажиллаж байна. Миний хувьд гэх юм бол би environmental science-аар сурдаг. Энэ нь хүрээлэн боошны шинжлэх ухаан буюу биологийн салбар дотор багтдаг. Гэхдээ илүү экологи дээр суурилсан, төвлөрсөн тэм мэргэжил байгаа. Whitworth-д сурахын нэг гоё давуу тал нь гэх юм бол study abroad program буюу гадагшаа явангаа хичээл авч болдог тийм програм байдаг. Энэ нь нэг сарч байж болно, эсвэл бүтэн семестрийн хугацаанд ч байж болдог. Миний хувьд гэх юм бол би өнгөрсөн жил Коста Рика улс руу явж экологийн судалгаа хийсэн байгаа. Багш нартайгаа бас бусад оюутнуудтай нийлээд өөрсдийнхөө санаачилсан судалгааны төслөө тэнд очиж ягаар би оролцсон гүйцэтгэсэн. Тэгээд энэ нь айгүй тийм гоё туршлага болж үлдсэн. Тэгээд STEM чиглэлд сонирхолтой буюу одоо инженер, хим, биологи, эсвэл математикт сонирхолтой хүүхдүүд байх юм бол Whitworth-д ирэхийн давуу тал нь гэх юм бол судалгааны төсөл дээр ажиллах, багштайгаа нийлж судалгаан дээр ажиллах тийм боломжууд олдох магадлал нь илүү өндөр байдаг. Яагаад гэвэл илүү том сургуулиуд дээр заримдаа
багштайгаа ойр байх, тийм судалгааны төсөл дээр ажиллах боломжууд олдох нь тийм ховор байдаг. Гэхдээ Витворт болохоор community нь илүү ойр дотно, тэгээд сургуулийнх нь хэмжээ нь ийм дунд зэргийн болохоор иймэрхүү боломжуудыг хайж болоход илүү амар байдаг. Тийм болохоор Witworth-ыг баталцаж үзээрэй. Тэгээд go Bucks. So there's 14 of Mongolian students here at Whitworth, and then 8 of them live together, including 2 of us. And when you have the community like that, you get to cook together, and you just have that support in the back whenever you have a bad day or when you get homesick. We do have a really strong community here. We've been celebrating Mongolian Lunar New Year past few years. We do have a musical bands. We even have intramural basketball teams. We've been doing lots of events and activities together last few years. I mean, spending time here for 4 years, I would say it has been a pretty good journey. Like, I get to learn a lot from my professors, classmates, and even like fellow Mongolian students. I think overall it was a really good journey. So, yeah. Bye. Bye. Oh, why did I say bye?